парламентын засаг бүхий улс, парламентын арчлалыг хөгжүүлсэн улс орнуудад нэг юм туршлага байна. Нэг юм зарчим байна. Олон намын төлөөлөх парламент олон ургалж үзэл бодлогын өрсөлдөөнийг дэмжихийн тулд тэнд мэтгэлцдэг талбарын толгой дээр нэг намынхын дарга гарч ирж сууж болдгүй юм байна. Нэг намынхын дарга гараа суучаар тэр парламентыг намын хурал шиг, намынхаа үйл ажиллагаа шиг удирдах гэж оролддог юм байна. Энэ нь өөрөө парламентын арчлалыг үгүй хийдэг юм байна. Тийм учраас парламентын спикер буюу улсын хурлын даргыг намын дарга байхын болиулъя гэдэг ийм санаачлал гаргаж арс намын бүлэг гар хэсэг зурж өргөн барьж байсан. За энэ зарчим зүгээр хэн нэгэн хүн зориулсан зарчим ерөөсөө биш. Анх амар баясгалан гэдэг улсын хурлын дарга би намын дарга болно гэж намын дотоод өрсөлдөөн рүү ороход нь бас энэ зарчмыг ярьсан. Парламентын спикер гэдэг хүн намын дотоод улс төрөөс ангид байж бие даасан байдлаар төвийг сахих юм байна. Намын дотоод өрсөлдөөнд орох юм бол тэр өрсөлдөөн рүү парламентыг өөрийг нь татаад оруулчихдаг юм байна. Парламентын арчлалыг намын дотоод зодооны нэг хэрэгсэл болгоо хувиргачихдаг юм байна. Тийм учраас амар баясгалан гэдэг хүнд биднес ямар шаардлага тавьсан бэ гэхээр та намын дарга болох гэж байгаа бол парламентыг удирдах буюу даргалах хэрэггүй гэд бойкот зарлаад амар баясгалан гэдэг хүн намын даргад нэр дэвшсэн тэр өдрөөс хойш улсын хурлыг даргалаагүй та бүхэн санаж байгаа. Дэд дарга нар орлож улсын хурлын чуулганыг даргалаж хуралдуулж ирсэн. Яг энэ зарчмыг бас дараагийн үнд нь бид бас адилхан тавьсан. Намын дарга болцсон одоо парламентын лолгод гарч ирж сууж болохгүй. Төвийг захин гэдэг нь парламентын мэтгэлцээнийг дэмжинэ гэдэг парламентын арчлалын суур зарчим байна. Тийм учраас намын дотоод улс төрөөс ангид байх ёстой гэдэг шаардлага бол намын дарга парламентын дарга байж болохгүй гэдэг зарчим руу очиж байна гэж. Тэгээ та бүхэн анзаарч байгаа өнөөдөр болж байгаа маш олон үйл явдлууд энэ зарчим Монголд байхгүй бол яаж гажиж болдгийг тодорхой харуулж байна. Даргаа шүтдэг улс төрийн нам даргын үг бол хууль гэдэг зарчмаа парламентын гишүүдийг ёс зүй болгож оруулж ирж байна одоо. Парламентын гишүүний ёс зүй гэдэг бол олон уралч буюу олон намын төлөөлөл байдаг учраас нэг намын даргын нүдээр харж эсвэл нэг том даргын хэмжүүрээр хэмжигдэх зүйл ерөөсөө биш. Тухайлбал ардчсан нам цаазын ядлыг эсэргүүцдэг нам, дэмждэггүй нам. Цаазын ядлыг сэргээ гэж байгаа хүнийг зарим тохиолдолд бид хатуугаар чи хүн алга донтой юм уу гэж хэлж болно шүү дээ. Энийг олох дэмжихгүй ямар бүдүүлэггүй хэлдэг юм бэ ёс зүйгүй ингэж хэмжиж бас болохгүй. Парламент гэдэг бол заримдаа үзэл бодлого хурц илэрхийлдэг талбар мэтгэлцдэг тэр одоо орон зай. Энэ орон зай дотор хэн нэгэн даргыг шүүмжлээд байна, жоохон ойвргон байна, одоо муухай үг хэлдэг гэдэг энэ хэмжүүрээр парламентын гишүүдийг хэмждэггүй. Парламентын гишүүд бол эрдэнэ төлөөлөл учраас төрийн албаагч гэдэг төрийн албаны ёс зүй гэдэг хэмжүүрээр бас хэмжигддэггүй. Монгол улсад нэг ёс зүйтэй төр ерөөсөө биш. Социализмын үед тийм байсан. Одоо эрх мэдлийг хуваарлсан. Шүүхэн тусдаа ёс зүйтэй. Засгийн газрын кабинетийн зарчмаар тусдаа ёс зүйтэй. Улсын хурл нь ард иргэнийг төлөөлдөг учраас бас тусдаа ёс зүйтэй. Улсын хурлын гишүүдийн ёс зүй бол хоёр хэмээр хэмжигдэнэ. Төлөөлж байгаа сонгогчтой үнж байна уу? Хууль тогтоох үйл ажиллагаанд сонирхлын зөрчилгүй шударга оролцож байна уу? Энэ хоёр зүйлээр хэмжигдэнэ. Хэрвээ төлөөлж байгаа сонгогчтой үнж байна уу гэдэг чинь зөвхөн олонход буюу ардын намын сонгогчдод үнж байх тухай ойлголт биш шүү дээ. Ардын намыг шүүмжилдэг тэр хүмүүст бас үнж байх тухай ойлголт мөн шүү дээ. Ардын нам олон учраас өөрсдийн гишүүдээр гомдол гаргаад тэр гомдоор ёс зүйгүйгээд цөөхөн гишүүдийг шүд сүнэлж байгаа юм шиг авдаг ийм механизм бол энэ бол парламентын шударгаас парламентын арчлал, парламентын ёс зүй ерөөсөө биш. Яг ийм зүйлийг парламентын давхлаа дээр энэ нэг намын дарга толгой дээр гараа суучаад зүгээр намынхын төлөө алга ташаад заагаад хадаг бариад үлддэг юм байна гэдгийг бид өмнө ч гэсэн харсан. Одоо ч гэсэн хаяг харах гэж байна. Тийм учраас парламентын арчлал өөрөө үнэхээр парламентын давхлаа өөрөө байна гэж бодож байгаа бол нэг намын дарга толгой дээр нь гарч суух тухай биш. Олон намыг дунд нь мэтгэлцүүлээд аль нь эрүүл сарал бодол, аль нь илүү зөв бодлого вэ гэдгийг нь одоо жигд тийш хангаж чаддаг төвөг сагсан тэнд даргатай байх тухай ярьж байгаа. Тэгээ энэ зарчмаа бид одоо дахиад барьж байна. Нэг намын дараа толгой дээр гарч суухгүй энэ асуудал зохистойгоор шийдэх хүртлээр
дэд дарганаараа парламентыг, улсын хурлыг даргуулуулаад хэв үйл ажиллагааг сонирхлын зөвшөөрөл явуулаач. Намаасаа гадуур улсын хурл намжиргсан болбогүйгээр олон намын төлөөлөл энэ улс орны төлөө Монгол улсын гишүүний таргадэрч байгаа, үнсүүлнэрч байгаа улсын хурлын гишүүн нийт иргэний улсын ашиг сонирхлын төлөө гэж байгаа шүү дээ. Тийм учраас энэ зарчим руугаа явуулахын тулд улсын хурлын толгой дээр нэг намын эршгийг хамгаалдаг намын дарга байж болдог гэдэг зарчим байна.